Everybody яана. За манайха уушлаар манай өрөө ер нь жоохон нэлээд муухай байгаа шүү. Би одоо Улаанбаатар руу маргааш өглөө эрт нүүх гээ. Тэгээд одоо л юмаа бэлдэж जैन. Тэгээд энэ хотоос хотын оронд нөх чи ямар гоё юм бэ те. Ингээл 4-5 цаг гингүүд за зөөр чимдаамда нөө нэг онгоцоор сая баахан юм авчих гээд нэг чимдаамд 23 кг гэдэг штэ. Одоо тийм юм байхгүй. За юм артах юм бол ээж аваа хоёр араас явуулчихна гээ. Монгол зонголдоо нөх чи ямар аим гоё тансаг юм бэ те. За ингээд RDN YouTube channel-ийн ээлжид бичлэгтэй та бүхэн минь тавтай морил тэгээ энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ энэ жилийн 1000 дахь нүүлд болох Эрдэнэс Улаанбаатар руу нөөцгөөе. Амар ихэн болоод энэ толгой дотор. Ямар ч тач манай өрөөнд тавтай морил нилээн амар месси байна. Энэ тэндүү месси нөө юмнуудаа гаргаад тавьсан. Йоо арай гэж нэгэн байр мээрээ сонгосон манайх нэмж хэлэхэд зарим нэгэн хүмүүс хараад хаана гэдэг мэдж байгаа бол битгий хэлээрэ гэж би гуй. Tomorrow. Сая ингээд болж байгаа юм да. Шиндан хийчихсэн. Ялаа да. Одоо ч гэхдээ амар болчихсон. Ерөөсөө хитгэн 3 4 хүн ч юм да. Тэгэл нэг 2 3 цүнхтэй одоо даналцаа. Ялаа. Бай. Happy Wednesday. За одоо ингээд бид гурав гоё шопинг хийх гэж. Тэгээд ямар ч тач лавгаах мэдгаач хоёр дээрээ хурж ирээд өчтөр орой бүр бөө юм болж байгаад хурж ирээд тэгээд өнөөдөр бид гурав шопинг гаргасан. Та хоёр шилээ зүгээр би асуучихлаа. Бид гурав шопинг гаргаж байна. Тэгээд let's do it. Hey, let's go. Мөч сая. Машин байрлаа. Манай хоёр ч миний хажууд суугаа зүгээр би чинь баг дадлагын жолооч чи гоё явлаа штэ. Сая юунаас бүр дээрээс ингэж явж байгаад өнөөдөр бас за өнөөдөр ч гэж ер нь зүгээр цаг нь трафик гэдрэггүй хөжөрлөгөө болохоор гайгүй байгаа юм. Ямар ч Улаанбаатарта хамгийн анх удаа бүр амьдралдаа нэг ч удаа машин барьж үзэж байгааг байхгүй. Тэгээд анхны удаага машин барьлаа. Одоогоор л дэжгүй шүү. Одоогоор дэжгүй. Одоо яг хаашаа явж байгаа вэ гэх юм бол би хамгийн түрүүлээд аяг шаазан галтгооны тавилгын галтгооны нөгөө тоон шанагтай холбоотой нэг гой зүйлүүд авах гээд явж байна. Тэгээд энийг манай ээжийн дэлгүүр дээр очиж үзээрэй гэдэг юм турк шаазан мазан байд юм байна. Тэрхорын тэнцсэн одоо тэрхорны юм. Оо, хэцүү. Машинаар зогсоол тавьсан. Тэгээ манай Монголын зогсоо ямар ойрхон юм бэ? Юу машин ямар ойрхон зурдаг юм би зурж байна шүү. Улаанбаатар. Одоо саяны шиг дахиад нэг эргээ хардаа. Улаанбаатарыг өөрчлөгдсөн болохоор уучны юмнууд олдохоо байсан байна. Одооний барилга байшин бол нэршил мэрлийг мэдхгүй юм байна. Хөөхөр болсон юм байна. За яжгаараа. Насаар. 5 minutes later. Тийсэдтэй шүү. За энэ болохоор миний сонирхоод байгаа байхгүй юу? Ийм одоо би болохоор алтлагдсан бүх хэрэг юм. Энэ алтлагдсан амар туртаа байгаа даа. Тэр нь амар хөрхөн. Тий, тэр нь хөрхөн байгаа. Тэгээ энэ дэр юм юу та. Турк. Харин тий. Түрүүн баахан мэрэгч микрофон асаагаагүй л яг энийг сонгоё гэж бодлоо. Энэ болохоор дотроо 6 сеттэй. Тэгээд дээрэс нь 12 хос шаазан цайны аягны юм сет юм байна заяа. Тэгээд 5 мавагтайгаа ингээд хамт байгаа надад амар таалагдаа. Тэгээд хамгийн гол нь чанартай байгаа байхгүй юу? Тэгээд энэ 200 мянгатай юм байна. Би өөр ингээд Instagram эдрээс ингээд хүмүүсийн хийснээр ингээд хайж аваад үзсэн чинь 4 сет мэдэн 500 600 мянга гэдэг тэгээдсэн. Гэтэ яг тэр хүмүүст нь зүгээр гэж бол надад болохоор энэ нүүн турк тэгсэн ямар гал малан дээр хийгсэн гэдээ би яг харж байсан байхгүй. Тэгээд энийг нь авчих юм бол надад амар хөөрхөн санагдаад байна. Тэгээд энтэйгээ зүгээр хослуулаад яг юм мэддэг юм тавг диз мэддэр авчвал амар зүгээр юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр 200 мянгаар энийг авцдаг. Тэгээд халбос ирээ. Тэгээд идэх 5 мав гэдэр авцгаая. Энэ пенийг авд юм уу гэж байна. Дээр гэхдээ тагтай юм байна. Тэгээд fry pan. Энэ дээрээс хөөрхөн юм яг юм турк улсаас ирсэн юм чанартай бараанууд амар их зарагдсан билээ. Тэгээ энийг болохоор манай ээж чи яг ийш очиж үздэг ээж иймэрхүү лайв маяг амар хүздэг байхгүй. Тэг яг ирсэн нь бас зүг болсон юм. Шууд хараад энийг хамгийн ихний сонголтоор хийж байгаа байхгүй юу?
Окей. За яг нэг хоол хийж идэх нэг юм пен аваад байдаг. Нэг амар сайн хоолндоо биччихсэн. Энэ бүр амар хөөрхөн байгаа зү. Энэ гэрэл ингээ зүгээр home decor маягийн болчоор амар хөөрхөн юм байна. Тэгэд энэ нөгөө нэг юм турк аягны юм сет мэт идэр биш шүү дээ. Тэгээ энэ идрээс амар хөөрхөн юм байна. Окей. За. Ингийн ихний худалдан авалтаа хийлээ. Тэгээд энэ болохоор шахаар гээд ийм турк соёлын турк барааны дэлгүүрүүд үт юм байна. Тэгээд энэ ийм тооны сет мэт идэр байсан юм шүү дээ. Энийг хараагүй юм шүү дээ. Тэгээ гоё. Юу халбах сэрээ мэрээ турк цаймаа чандаг юмнууд энэ төлөвтэй ганцхан л юм бах та. За боллоо. Let's go. Дараагийнхаа газар л очихоо. Тэгээ та хэд мэ сонирхон бол энэс ингээд гоё шахаар гэдэг юм турк барааны дэлгүүр юм шүү, окей? За их найд мод руу ирсэн байна. Бүтнээр ерөөсө харагдахгүй байна. За одоо амьдралтай анхуд их найд мод. Ерөөсө бүх юм амьдралтай анхуд байдаг нэ тэ. За эндээс болохоор амар гоё бас гэр ахуй маягийн хүүхэн жижиг сажиг юмнууд авъя гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээ нэг галтгооноос бас нэг хэдэн хэрэгслүүд авъя гэж бодоод их найд мод дээр амар гоё юмнууд байдаг гэсэн. Тэгээд ямар ч тач ороод үзье да. Энэ дэлгүүр бүр амар хөөрхөн юм аа. Надаа энэ бодтонод бүр амар таалагдаад муу юм сонсохгүй, харахгүй, хэлэхгүй. Гинэ. Энэ сарнаа мөрний ясаа хөөрх юм би чи ямар гой юм бэ? Зэ. Вау. Энэ өстө гоё юм тий. Энэ цэцэгтэй юм уу? Ясаа хөөрх юм. Энэ аяг цайны ийм сет үүдэж тартаа. Би түрүү нөгөө нэг юуг нь авсан чинь сарнаа марнаа тий. Яг чиний сонирхол байна. Энэ сет хэд гэх үү бай? Энэ бүр амар хөөрхөн юм аа. Нэг цэцэг авах юм байна ч тийм үү? Энэ өөр юм аягнууд байна. Энэ яс хөөрхөн юм бэ те? Эдгээр нь ер нь 150 хавцаал байж идэм байна. Энэ ихснүүдтэй хөөрхөн юм аа. За чи эндээс штэ би энэ амар таалагдчихэв. Энэ таалагдчихэв. Энэ яагаад энэ нэрээ жоохон нэг гэсэн юм байна. Энэ 65,000 нугаас арай өөр байгаадс юм аа. Энэ бас хөөрхөн. Хийц эдгээр амар дэжгүн байна. Ямар ч цэцэг гэдэр хийхээр бол за энэ гантай юм хөөрхөн халбас сэрээний сет байна. Тэгээ энийг авчлаа. Энд бас амар хөөрх юмнууд байна зав. Надаа энэ ундан мундахтай эдэр бүр амар таалагдаад байна. Ийм юм уу те. Бараг нэг төлөв Сваровскигийн нэг иймэрхүү юмнууд байдаг шүү дээ. Энэ бас амар таалагдаж байна. Тэгээс энэгээр бас ингээд аяг гавны юмнууд амар их байна. Тэгээ одоо нэг 5 сет авчвал бүр яг nice боллоо. Ямар ч тач энийг авч. Данх удаа машин барьж үзлээ. Айгу бас гоё эдэм байна. Хэрэлдээд чи яви одоо ийшөө. За. Одоо гараж руу орох чинь тэгээд ер нь яг манай Монгол гаражны юу нэг жоохон хэцүү асуудал нь хэцүү байд юм байна. Маш нарийнхан байдаг болохоор. Манай хоёр байна. Би тэнийг сая зүрх гаргах чинь гэж бодлоо шүү дээ. Тэгэхээр Окей. За мик чек 1 2 мик чек за. Тада. Аахан дэлгүүр явж агаад зөндөө олон юм авлаа. Гэхдээ яг түрүүний хэлсэн шиг нөгөө нэг тавгны ийм нөгөө шүлмөл хийж удаг сетүүд байдаг штэ. Тэдрийг арай авч чадсангүй. Гэхдээ яг тэрийг улам илүү сайн харъя гэж бодлоо. Тэгээ саяны хийсэн худалдан авалтуудаас заяа бүр амар хөөх юм авсан. Нөгөө та санаж байгаа бол хамгийн ихний газар нөгөө шахаар гэдэг хом байсан штэ. Туркээс орж ирдэг гээд энэ бүр үнэхээр хайр юм аа. Би яг сая ингээд их найдаар явсан чинь гой сетүүд бас ийм хий сетүүд байна заяа. Гэтэ үний боломж дээр ч тэр чанарын боломж дээр ч тэр ер нь шахарын юмнууд надад амар их таалагдсан байхгүй юу. Дээшээ ороод ямар ч манай ээжийн юмрхүү лайв мав юмнууд амар хүздэг болохоор ээжэд бас таалагдаад. Тэгээ би бүр энийг шууд харчаад авъя гэж бодож байсан. Ер нь араа энэ аягныхан заа 6 хүний сеттэй тэгээ аягнаас амар таалагдсан. Яг эндээсээ ингээ барчин хална гэсэн юм байхгүй. Тэгээ энэ хамгийн гол нь эндээсээ ингээ салчдагнаас амар их таалагдаад байгаа байхгүй. Зүгээр ингэж ууж муугаад тэгэхээр ёо. Би аягийн юм дэр амар дуртай болохоор бүр амар баяртай байгаа. За энийг болохоор би тэгээд энэ нь 12 ширхэг 12 шүү лээ. Тийм лээ. 12 хос юм байна зав. Тэгээ энэ иймэрхүү аяг сетний тавгнууд зав та хэдэд хэлэхэд 200-аас 300 мянган хооронд байд юм байна. Би яг энийг 200 мянгаар авсан. 100 биш мэн. Нэг 200 мянгаар авсан. Тэгээд бусад газруудад яг ийм чанартай бол энэ мэдээж 300 мянга хацаа байх юм шиг. Гэхдээ ямар ч тач энийг ганцхан үлдсэн байгаа дээр навсанд нь амар их баярлаа. Тэгээд шахаар юм уу шахаар сахар болж байна. Окей, сахар болж байна. Окей. Шакар home. Thank you.
Teşekkür ederim. гэж ууг нь төргөлөө маш. Тэгээд тийм штэ энтэйгээ хослуулаад заяо. Ер нь дандаа ингээд 6-аас 12 энтер хүний хойд юм. Надаа 4 гэхээр би яг очиж дэлжгэж жагаад нэг нь хагалах юм шиг санагдаад байгаа. Учраас энэ бүр амар хүрээ гантай гинэ. Тэгээд би ч нэг гантай гэж яхад нэхлээ мэдгүй басч би ч нэг өөрөө ган ирдэн. Тэгээ бас гантай. Тийш вэ. Нөө Батбөх гэдэг утгаараа одоо халбан малбныхны амар хөөрхөн байгаа сте. Одоо яг энэ дээрээ зохицуулаад ийм цагаан тавг гэхдээ ингээд ийм шармаар өдр оруулахтаа олчвол бүр яг гоё ингээд болох гээд байгаа хгүй манай галтгоо. Ийм юм байна. Тэгээ энэ болохоор халбаг сетний юмнууд зүр мөнгөлүүд нээсэн. Гэхдээ энэ 180 мянгаас ганцхан шиг үлдээд 150 мянга болсон бахаар нь бисаа авсан. Тэгэхээр энэ дээрэс нь нэмээд би нэрээ энийг таад харуулсан шүү дээ. Энэ хөрхөн cooking pan байгаа хгүй юу? Ийм юм бас хэрэгтэйсэн. Тэгээд ийм панууд чинь юу байд юм бэ? 120 мянгаас 100 мянгаас эхэлж зардаг юм байна. Тэгээ би болохоор энийг амар азтай явж байгаад бас нэг хэд үлдсэн энэ гэхээр нэг дэжгүй үнэс ямар ч 100-аас доош мянга авсан. Тэгээд энэ хэд ингээд нийлээд энэ хоёртой энэ пан аягны сеттэй пан нийлээд 244 мянга заяа 244 мянга. Тэгээд энийг 153 мянга гэхээр та хэд маань нэмээ яваарай заяа. 153 мянгаар аваад тэгээд түрүү нөгөө амар хөөрхөн бар гинэ. Бар өдр үзээдсэн шүү дээ. Тэгээд тэр баарн дээр араа би цэцэг аавна гэж бодоод таараа шокер амар хөөрхөн байгаас тээ. Энэ болохоор 45 мянга гэжсэн. За тэгээд нэмээрээ манайхаа. Өнөөдөр ер нь бол яг хөө зүгээр лимит нэг сая төгрөгийн юутай шопинг хийгээж гарч ирсэн ахгүй тий. Арай хөрсөнгөө мөртлөөд ээж үү. Тэгээ энийг болохоор IKEA-гаас бас их найдаас авсан 8 мянгаар энэ үүнэг microwave байгаа штэ. Шарах шүүгэнд ингээд хийх хоол мол хийхэр нөө туяа муянаас болоод бас айгүй хавдар үсгдэг гэдэг байхгүй. Тэгээ би иймэрхүү угаасаа авъя гэж бодоод байдгүйсэн болохоор энэ зүгээр нь IKEA-д 8 мянга л гэдэг юм байна. Тэгээ ингээд хийчихтэгэхээр ингээд туяаг нь хамгаалчин дээрээс нь нөө хоол мол нааша цаашаа өсрээд microwave бас муухай болгоод авахгүй те. Тэгэхээр энэ бас их зүгээр байна. Тэгээ бараг ингэ болоо юм шүү дээ. Амар их юм авсан гэдэж чи. Энэ нөгөө түрүүн пенийх нь нөгөө юу нагаа. Таг нагаа. Тэгэхээр бас энэ дээр гоё юм махцах хуурж идээд хоол авчулвал болоо. За ямар ч тач өнөөдрийн худалдан авалтууд ийм байна. Тэгээд одоо яг энэ дээрээ нэмээд энтэйгээ ингээд ийм хос амар хөөрх юм диз авчвал тав мав гэдэг юм авчвал тэгээд ер нь бол галтгоо бол баг болох гэдэг нь гэж ойлгоод байгаа ш та. Тэгээ яг дараа нэг хөөрхийн sparkling wine mine юу гэвэл хундаг мундаг дээр авчвал бүр хөөрх юм байна. Энэ хүртэл үзсэн та хэдтэй баярлалаа. Энэ хүртэл үзсэн гээд манайхаа ирцээ бүртгүүлээд юу их юм мэдж байгаа. Өнөөдөр мэдээж shopping хийсэн юм чинь comment хэсэг дээр гоё shopping bag-ны эможинууд үлдээцгээгээрээ тэгээ энэ хүртэл үзсэнд баярлалаа хэлсэн шүү дээ. Би ингээд хүмүүс баярлалаа гэдэг амар хилээд байдаг. Маргааш юм уу дараагийн влогороо шинэ гэрээсээ уулзцгаая. Bye.